Та бүхэнд бид энэ өдөр өөрийн оронд болсон үйл явдлын мэдээлэлээс танилцууллаа. Та бүхэн одоо дэлхийн мэдээнд анхаарлаа хандуулна. Сайн байцаанд үзэгчдээ Пүрэв хоригт дэлхийд дахин дөрж байгаа үйл амьдралын мэдээлэлээс та бүхэн хүрэхэд бэлэн болоод байна. За студиуд хөтлөгч бүржээр бол олон улсын төвч ганц тулгамд ажиллаж байна. За тэгэхээр сүүлийн үед Египтийн Синай хойгт Оросын албаны улсын иргэний агарын тээврийн онгоц осолдож 224-ний амь өргөцсөн харамсалтай хэрэг гарсан. За тэгвэл энэ хэргийн үйл явдал учир зангилаа тайлагдаж амжаагүй байтал дахиад Оросын холбооны улсын бас онгоц сүрлээ гэдэг асуудал яригдж байна. За тухайлбал Өмнөд Судааны Жуба хотын нисэх бодлоос хөрсөн Оросд үйлдвэрлэсэн АН-12 онгод нисэх онгоц Нийл мөрний иргэдэр сүрсний улмаас 41 хүн амь өргөцсөн гэсэн мэдээлэл байгаа. За энэ онгоц гэхдээ Оросын холбооны улсын экипажтай байсан гэж байгаа. Зорчигч харьяал нь яг аль улстай байдсан болоо. Ямар ч гэсэн Оросд үйлдвэрлэгдсэн онгоц юм шиг үү? Тэгэхээр бол энэ бол Өмнөд Судааны засгийн газрын ачааны нисэх онгоц бол байсан. Гэхдээ онгоцны экипаж багийн хүмүүс нь тэр аяараа Оросын холбооны улсын иргэд бол байсан тухай мэдээлэл бол ирсэн байна. Тэгэхээр юу болсон бэ гэхээр өчигдөр Өмнөд Судааны нийслэл Жуба хотоос ниссэн АН-12 гэдэг нисэх онгоц Нийл мөрний ирэг дээр бол суурьсан хэрэг гарсан. Энэхүү нисэх онгоц суурьсны дараагаар дор хаяж 12 хүн амь өргөцсөн гэж мэдэгдэж байсан юм а. Эдгээр 12 хүнээс 5 нь Оросын холбооны улсын нисэх экипажийн хүмүүс бол байсан гэж хэлсэн. Гэвч удалгүй онгоцны суурьлийн газар дээрээс дор хаяж 40 хүний зогцос олдсон гэдэг мэдээлэл ирсэн юм а. Судааны эрх баригчдын мэдээлснээр нисэх онгоцны дотор 20 орчим хүн сууж явсан. Тэдгээрээс 10-аас 15 зорчигчд нисэх багийн 5 хүн байсан гэж мэдээлсэн байна. АН-2 нисэх онгоц нийслэл Жуба хотын нисэх буудлаас хөрснөөс хойш барагцаалбал 800 м нисээд бол газарт бол унсан гэж мэдэгдэж байгаа юм. За их ачааны онгоц Нийл мөрний иргэдээр бас сүрсэн Өмнөд Судааны нутаг дэвсгэр дээр сүрсэн гэдэг асуудал яригдчихтай зэрэгцээд 10 сарын 31-нд Египтийн Синай хойгт осолцсон Оросын иргэний агарын тээврийн онгоц жоохон юуны учраас осолдоо гэдэг асуудал одоо хүртэл учир зангилаа тайлагдаагүй. Хар хайрцаг олсон. За тэгвэл эцсийн дүгнэлт гартал дор хаяж бараг л хагас жилийн хугацаа шаардагдана гэдэг зүйл яригдж байгаа. За гэхдээ одоогийн байдлаар урьдчилан таамаглаж байгаа байдлаар бол Лалын халифат бүлэглэлийн алан хятагчид тус онгоцон тесрэг бөмбөг сойрлуулсан байж магадгүй гэдэг ийм таамаглал гараад ирлээ. Энэ таамаглал ямар их үндсээр бий болов? Тэгэхээр өчигдөр Их Британий ерөнхий сайд Дэвид Камерон үг гэлэхдээ 10 сарын 31-ний өдөр буюу өнгөрсөн 7 хоногийн Бямб гарагт Египт улсын аялал жуулчлалын Шарм эль Шейх хотоос Санкт Петербург хот руу нисэж явсан Оросын холбооны онгоц зүүрч Синай хойгт бол унсан явдал нь Лалын алан хядагчид уг нисэх онгоцонд бөмбөг тавьж дэлбэлснээс болсон гэдэг тагнуулын мэдээлэл байгаа гэж анх бол мэдгдсэн. Үүний дараагаар энэхүү мэдээллийг Америк нэгдсэн улсын эрх баригчид бас баталсан юм а. Өөрөөр хэлбэл уг нисэх онгоцыг осолдсон яг тэр өдөр минутанд газар дээр хүчтэй гялс хийх чимээ гарсан гэж мэдэгдэж байна. Их Британий гадаад яамны сайд Филипп Хэммонд уг нисэх онгоцонд суурлуулсан тесрэх бөмбөг нь нисэх онгоц сүйрлэх гол шалтгаан болж байсан байж магадгүй гэж мэдэгдсэн байна. Үүний улмаас Их Британий иргэний агарын тээврийн нисэх онгоцнууд Египтийн Шарм эль Шейх хотод нисэх үйл ажиллагаагаа зогсоож байгаа тухайга мэдэгдсэн байна. Мөн уг нисэх онгоц Арадрын дэлгэснээс алга болсон гэж Египтийн эрх баригчид бол мэдэгдсэн. Тэгвэл Кипр улсын Ларнака хотын диспетчерийн Арадрын дэлгэснээс хамгийн түрүүнд бол алга болсон болохыг саяхан тогтоосон байна. Америк нэгдсэн улсын мэдээллийн CNN агентлаг нисэх онгоцонд Лалын халифат бүлэглэлийн алан хядагчид тесрэх бөмбөг сойрлуулсны улмаас ийм үйл явдал болсон гэдэг тийм мэдээллийг бол мэдээлсэн.
Мөн түүнчлэн Эретрис болон Франц пресс агентлагууд энэхүү үйл явдлыг Лалын халифат бүлгэлтэй холбож тайлбарласан байна. Лалын халифат бүлгэлийн дайчид Синай мужид Оросын 220 загалмайтныг суулсан нисэх онгоцыг сөнөөссөн гэж Лалын халифат бүлгэлээс гаргасан мэдээлэлд дурдсан. Харин Египтийн ерөнхийлөгч Фелдмаршал Абдел Фатах ал-Сиси Оросын холбооны улсын нисэх онгоцонд бөмбөг оруулж тавьсан гэдэг мэдээлэл бодит байдалд нийцэхгүй гэж мэдэгдсэн юм а. Египтийн Синай хойг дээр үйл ажиллагаагаа явуулдаг Вилаят Синай гэдэг алан хятад байгууллагууд нисэх онгоцыг суйруулсан гол шалтгаан нь биднээс болсон гэж мэдэгдсэн. Вилаят Синай гэдэг байгууллага нь одоогоос яг 1 жилийн өмнө Лалын халифат бүлэглэл тангараг өргөсөн юм а. Энэ өдрийн ойгоор Оросын нисэх онгоцыг сөнөөсөн гэдгээ мэдэгдээд байна. Өнөө өглөө Ирландын иргэний агаарын тээврийн нисэх онгоцнуудыг Шарм эль Шейх хот руу нисхийг бас хоригдсон тухай мэдээлэл хүрчүүл ирлээ. Энэхүү олон улсын томоохон нислэгийн компаниуд Оросын нисэх онгоцыг нэг доороос нь пуужингаар харавсан, эсвэл бөмбөг тавьж сөнөөсөн гэдэг тийм таамаглалыг илүү зөвшөөрөх болж байх шиг байна. За ямар ч үсэн учир шалтгаан бол шууд утгаараа Лалын халифат бүлэглэлөө чиглэгдэж байна гэж хэлж болохоор байна. Гадны нөлөөтэй за доороос нь бууж харавсан эсвэл дотор нь эсрэг бөмбөг тавьсан байж магадгүй гэсэн юм дүгнэлтэнд ерөнхийдөө хүрч ах шиг байна л да. За тэгвэл яг ийм газар нутгаас одоо байнгын дайм байлдаантай байгаа газар нутгуудаас цагаачд Европын холбооны улсууд руу зүгэлсэн хിവэрэ байгаа. Сүүлийн 3-7 хоногийн дотор Грекийн Лесбос арлын ирэг дээрх 100 мянга гаруй цагаачд иржээ гэсэн мэдээлэл байна. Газар дундын тэнгис цагаарын нөхцөл байдал муудаж байна. За энэ цагаачдын амь өргөдөх явдал нэлээд ихслээ гэсэн мэдээлэл байгаа. 3200 гаруй хүн энэ далаагаар явж байгаад амь өргөцөө гэсэн мэдээллийг бас би харж байсан. Тэгэхээр одоо Европ төвд өвлийн уйлрал юу юугүй эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулаад газар дундын тэнгист хүчтэй давлгаан босож их салхи болдог юм а. Энэ газар дундын тэнгист жирийн нэгэн эрзийн заваар суугаад ирж яваа цагаачдыг байтугай худалдааны хөлөг онгоцнууд хүртэл заримдаа сүйрэхэд хүрдэг. Ийм ч учраас өвөл болохын хэрээр цагаачдын урсгал намжин байх гэж Европын холбооны удирдагчид үзэж байсан билээ. Гэтэл тийм шинж тэмдэг харагдахгүй байхаар барахгүй. Цагаачдын тоо улам бүр нэмэгдэж байгааг бүхий л статистик тоо баримтууд үзүүлж байна. Гэхдээ цагаачдын урсгал хамгийн ихсжүүл байгаа газар бол Эгийн тэнгист Туркийн эрэгт хамгийн ойрхон байдаг Грекийн эртний Лесбос гэдэг арал юм а. Уг Лесбос арлын дорн зүг рүү хандсан ердөөсөө 10 км эргийн зурвсал тэр чигээрээ улаан өнгөтэй болжээ. Учир нь арал руу буужул байгаа цагаачд аврах улаан хантаазаа эрэг дээр хайжул байгаа болохоор эрэг тэр аяараа улаан өнгөтэй болж байгааг биднээс харсан. Мөн түүнчлэн энд иржүүл байгаа хүмүүс урд үрдийнхаас илүү их аюул тулгарх болжээ. Өөрөөр хэлбэл амь өргөдөж байгаа хүмүүсийн тоо эрс нэмэгдэх болсон байна. Харин гадаадын цагаачдыг аврах үйл ажиллагааг үндсэндээ Лесбос арлын сайн дурын аврагчид бие даан гүйцэтгэх болжээ. Ийм ч учраас амь өргөдсөн хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байна гэж хэлж болох юм а. Одоо Лесбос арал дээр цагаачдыг аврах гэж маш олон тооны сайн дурын хүмүүс ажиллаж байна. Гэхдээ цагаачдыг тэр болгон аварч чадахгүй байгаамаа. Учир нь газар дундын тэнгисийн цаг агаарын нөхцөл байдал маш хурдан өөрчлөгддөг. Тэгээд ч Эгийн тэнгис гэдэг бол эрт цагаас маш аюултай газар гэж
алдартай газар юм а. Грекийн арлуудад агаар даралт мөн салхины чиглэл эрс өөрчлөгддөг. Одоо Лесбос арал дээр хурц иржүүл байгаа цагаачтад янз бүрийн эмийн бодис ялангуяа адреналин тэгээд судсаар хийх тусал хүчил төрөх зэрэг сэхэн амьдруулах хэрэгсэл маш чухал хэрэгтэй болоод байна гэж хэл хязгааргүй эмчнэр нэгдэл мэдэгдсэн байна. За баярлалаа. Үзэгчдээ бид та бүхэндээ дэлхийн дахин дөрвөн сүүлийн амьдралын мэдээллүүдийг дуулгалаа. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.